За сайн байцгаараа сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Монгол улсын Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За сайн уу? Сайхан хаварч сайхан карантинлж байна уу? COVID-19 юу болж байна уу? Тэгээ сайхан карантинлж байна уу? Дахиад карантин маань сонгогдсон байгаа. Тэгээд 5 сарын 1 хүртэл байна гэсэн. Тэгээд дахиад зунжангаа ер нь иймэрхүү байх юм шиг байлээ. Одоо Америк Сан Франциско хот байдаг Калифорни мужид бол ерөнхийдөө мужийн захирагч нь сая өчигдөр мэдээлэл хийгээд ер нь зунжангаа карантинлэгдээд яаж карантинлэгдээ тайлах вэ гэдэг тухай юу гаргасан. Планаа танилцуулсан. Тэгээд ерөнхийдөө жилжингээ бол тийм олон нийтийн үйл ажиллагаа байхгүй, олон богинорсон юм байхгүй. Тэгээд нэг тодорхой үе шаттайгаар карантинаа тайлна гэсэн ерөнхийдөө ингээд хэсэг ажилдаа ороод ч юм уу болох ч юм уу. Гэхдээ тэр бол маш их том үйл ажиллагаа хийх шаардлагатай. Тэгээд тэр планаа гаргахын тулд 2-7 хоног өгөөч гэсэн. Тэгээд нөгөө одоо хүмүүсээ цуглуулах одоо онлайнаар ч юм уу технологийн асуудлаа шийдэх гэдэргээд тэрнийхээ планыг гаргахын тулд 2-7 хоног. Тэгээд тэр хэрэгжүүлэхэд бол дахиад хугацаа хэрэгтэй байна. Тийм зөвхөн планаа гаргахын тулд 2-7 хоногийн дараа зарлана гэж тийм мэдээлэл өчигдөр байсан. Тэгээд ерөнхийдөө хүмүүс юу санаа авч байгаа гэсэн ямарч байсан. Тиймэрхүү л адилтай жоохон юуны нас орсон хүмүүсийн тоон маш их ихсэж байгаа. Гэтэ одоо юу эрүүл мэндийн салбар нь яг хөө тэгж яад ачааллаа дийлхэ болоод бүр ингэ дэлбэрчихгүй хэн шиг байдал дээр барихын тулд хичээж авах шиг байна. Тийм. Гэтэ яг нас барагчдын хувь нь бусад улсыг бодвол гайг байх шиг эсч тий. Одоо Итали метал чинь бараг 10% байсан чинь Америк чинь 4% ч илүү тий. Тий. Тэгэд бас мэддэггүй одоо нөгөө халдвар авсан хүмүүс зөндөө байгаа ах. Тэрийг бол нөгөө бүр имлэгч ороогоос шинжилгээж өгөөг явж байгаа ах гэсэн тийм таамаглал байна. Тиа. Манай коронавиг амьдрал иймэрхүү байна. За энэ удаад битээрээс сонирхолтой ном сонгож авсан. Non-violent communication буюу битээр одоо AV-ийн харилцаа гэж нэрлэдэг байгаа тий. Орчуулгад жоохон хэцүү. Хүч хэрэглээгүй тийм эвээр аргацсан тийм харилцааг гэсэн утгатай. Тэгээд энэ номыг яг сонгож авсан шалтгаан юу юм болов? Сонгож авсан шалтгаан нэг сонсогч маань бас санал болгосон. Түүнээс гадна ном маань бас сонгодог номуудын нэг баг. Тэ энэ яг харилцаа, хүмүүсийн харилцаа дээр толгуурласан. Тэгээд ер нь бас карантины үеэр хүмүүс гэртээ суугаад ингээд хэрүүл маргаад идгээд байгаа юм бол гэл. Хэрэгтэй юм болоо гэж бодоод бас сонгож авсан. Ер нь бол ойрын тренд сонголтод карантин зориулсан. За тэгвэл тэгээд юуны өмнө номоо танилцуулахын зүйтэй баг. Ном маань хамгийн анх 1999 онд хэвлэгдсэн байна. Тэгээд зохиогч маань болохоор Marshall B. Rosenberg гэдэг нэртэй хүн байна. 1934 онд төрсөн, 2015 онд нас барсан сэтгэл зүйн профессор юм хүн байна. Тэгээд энэ non-violent communication гэдэг энэ ухагтхууныг анх гаргаж ирээд 60-аад онд гаргаж ирээд энэ талаараа бас төрийн бас байгуулад олон улсад янз бүрийн одоо гэрээ хэлэлцээр зөрчилдөөнийг шийдвэрлэх, хүмүүсийн харьцаа холбооны талаар лекц унших, хүмүүсийг зөв чиглэл рүү чиглүүлэх тэр талаас сургалтууд их явуулдаг байсан юм хүн юм байна. Тэгээд энэ ном маань 90 онд хэвлэгдснээсээ хойш нэлээд олон мянган хүнд уншигдаад нэлээд бестселлер болсон 20 гаруй оронд хэвлэгдсэн гэж байна. Тэгээд ном маань болохоор бүхэл бүтэн 14 бүлгээс бүрдэж байгаа. Хойлоо ном руу гарахаас өмнө ивент итгэгчээ дуртахгүй болохгүй бах тий. Энэ удаагийн ивент итгэгч маань Denk Pharma байгаа. Denk Pharma эрүүл амьдралын маягийн түгээцгээ эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкаст ерөнхий ивент итгэгч Denk Pharma. Яа, тэгээд бүхэл бүтэн 14 бүлгэрүүгээ нэгээр нь ороод явъя. Битгаар үг хаялцж байгаа юм шиг гэсэн. Цагаан сарын золголцож гялс 14 бүлгээ явъя. Харилцаа туушиг. Эви харилцаагаар паслаа явчихна. За, эхний бүлгэн маань ерөнхийдөө non-violent communication гэж энэ бит хоёр EVE харилцаа гэж орчуулсан энэ хүү зүйлийг юу юм бэ гэж тайлбарлаж байгаа юм байна. Тэ? Юуны тухай яриад байгаа юм бэ гэж.
За тэгээд энэ бол ерөнхийдөө хүнийг сонсох, ярихдаа яг сэтгэл зүрхнээсээ тий одоо яг сэтгэл зүрхнээсээ тэгээд инэрэн хайрлах тийм сэтгэлтэйгээр энэ хүү яриагаа сонсож хүнтэй харилцах тэрхүү харилцааг хэлж байгаа юм. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө хамгийн анх хүмүүсийн хоорондын харилцааг тий хүн гэдэг утгаас нь харилцааг сайжруулах зорилготойгоор гарч ирсэн. Тэгээд ерөнхийн угдахуун одоо хамгийн гол суурилж байгаа одоо санаа нь бол хүн гэдэг бол одоо гадаад хэрэгтэй зүйлүүдээ ч юм одоо өөрийнхөө дээр одоо хүсэлт тий хэрэгцээгээ аваад хайчих юм бол яг зүрх сэтгэлийнхэн дорол compassionate буюу одоо инэрэн хайрлах чадвартай хүн болгон инэрэн хайрлах чадвартай байдаг юм гэдэг зүйлээр үндэслэн гаргасан. Тэгээд энэхүү non-violent communication-ыг одоо явуулах одоо гаргах тий эерэг харилцааг бий болгох хүн болгон чадвартай. Түүний тулд одоо яах хэрэгтэй вэ гэж тий хүнтэй харилцах байхдаа тий хүнийг өөрийнх нь нөгөө хүнийхээ өнцгөөс харах, ойлгож харилцах. Тэгээд яг зүрх сэтгэлээс угаас харилцах. Эдгээр зүйлийг өдөр болго хэрэгжүүлвэл одоо энэ non-violent communication-ыг одоо ихний шатанд одоо ингэж хийх боломжтой юм байна. Тэгээд үүнийг одоо ер нь бидний өдөр тутмын амьдралд хинч ингэж non-violent communication буюу EV харилцаагаар харилцаачийг ер нь зааж өгөөгүй. Бид нэр мэддэггүй байсан. Тийм ч учраас зохиолч маань дөрвөн одоо үе зүйлийг хэлээд observations, feelings, needs and request гэдэг энэ хүү дөрвөн зүйл өөрөөр ажиглалт, тэгээд сэтгэл санааны мэдрэмж, хэрэгцээ байдал, хүсэлт гэдгээр дөрвөн зүйлүүдээр дамжуулан non-violent communication-ыг хэрэгжүүлэх боломжтой маа. За тэгээ энэ хүү non-violent communication-ыг хэрэгжүүлэхдээ өөрийнхөө талаас яг ингэж үнэн сэтгэлээрээ өөрийнхөө санаа байдлыг илэрхийлэх нөгөө талаас харилцагч хүнийхээ одоо илэрхийлж байгаа санаа байдлыг хэрхэн хүлээн авах вэ гэдэг энэ хүү хоёр талаас нь тайлбарлах болно. За тэгээд дараагийн бүлэг рүү дэги яриад явъя гэж бодож байна. За дараагийн бүлэгт нь болохоор энэ non-violent буюу EV-ийн харилцааг ер нь хүн болгон хийж чаддаг. Тэгээд нэгэндээ инэрэн хайрлах тийм сэтгэлээр хандаж чаддаг. Гэхдээ саадуулдаг. Энэ нь саадуулдаг хит хитэн харилцааны арга хэрэгсэл байт юм байна л да. Тэр нь болохоор нэгдүгээрт нэгээ шүүмжлэх гэж байт юм байна. Мэдээж бид нар те хин нэгээ шүүмжлэхэд нөгөө хүн маань ч гэсэн бид нар сайн хандахгүй, бид нар ч гэсэн өөрөө тухайн хүнийг дотроо ингээд шүүмжлсэн байдалтай энд болохгүй, тэнд болохгүй гэж хандж байгаа бол бид нар ч гэсэн тухайн хүнтэй тэгж сэтгэл зүрхнээсээ инэрэн хайрсан тийм харилцааг бол бүтээж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний шүүмжлэх гэдэг маань EV-ийн харилцаанд хамгийн том саадуулт юм байна. Тэгээд энэ хүнийг энэ шүүмжлэх гэдэг маань юунаас гаралтай вэ гэхээр ямар нэгэн зүйлтэй таалагдахгүй ч юм уу эсвэл тухайн зүйлийг ойлгохгүй болгонгуудаа хүн зүгээр л шүүмжлээл энэ буруу гэж болохгүй, буруу муу зүйл гэж тийм байдлаар хүн хандаад идэг юм байна л да. Гэтэл хүний амьдралд чинь янз бүрийн амьдрах арга зам байдаг. Тэ хүн болгоны үзэл бодол өөр байдаг. Энийг заавал хайрцаглаж энэ хүн тийм байх хэвээр, бүгд ийм байх хэвээр, энэ буруу, энэ зөв гэж ингэж шүүмжилж дотроо тийм хайрцаг үүсгэх тийм угаасаа шаардлага хүн уг нь бол байдгүй юм л да. Эрт дээр үед хаан хатад, язгууртад цөнх одоо олон хөх буюу арт түмнийг ингэж тийм янз бүрийн зохиомл ёс суртахуун гаргаж ирээд хүн ингэж амьдрах хэвээр, тэгэх ёстой, ингээх ёстой гэсэн тийм хайрцагласан дэг жаяг гаргаж ирснээрээ бусдыг шүүмжилсэн үг хэллэг ашиглахад сургацсан гэж хэлж болох юм байна л да. Тэгэхээр орчин үед бид нар илүү чөлөөтэй байж нэгэнт л өөрийгөө болон бусдыг хайрцаглах албагүй юм чинь чөлөөтэй сэтгэж бусдад бас нээлттэйгээр хандвал EV-ийн харилцаа гэдэг нь тогтоход илүү амархан байт юм байна. За бас нэг одоо харилцааны буруу арга зам болохоор бусдыг болон өөрийгөө ингээд харьцуулах гэдэг юм байна л да. Хин нэг ч одоо чи тэрнтэй харьцуулгаа тийм байна. Бусад айлын хүүхдүүд тийм байгаадах чинь чи одоо тэггүй гэл хүүхдээр жишээлбэл ингээд харьцуулж ярих ч юм уу те тэгэх тохиолдолд хүүхдэд маань яаж тусах вүлээ өөрийгөө ч гэсэн хин нэгэнтэй харьцуулаад бодоход танд ямар сэтгэл үлдэх вүлээ зүгээр л сэтгэл готролд орох хамгийн амархан арга бол утасныхаа дэвтэр дээрээс харж байгаа 5 хүнийг сонгож аваад тэрнтэйгээ өөрийгөө харьцуулаад надад байхгүй тухайн хүмүүст байгаа ямар зүйл байж болох вэ гэж бодоод үзэхэд л
хамгийн хурцтай сэтгэл готролд орж болтгоо гэдэг энэ зохиогч минь хэлсэн байгаа юм л та. Тэгэхээр өөрийгөө хизээж битгий хүнтэй харьцуулж байгаа чи түнтэй одоо харьцаж байхдаа тухайн хүнийг ямар нэгэн зүйлтэй битгий харьцуулж байгаа ч гэж зохиогч минь одоо зөвлөсөн байна. Дараагийн бүлэгт нь болохоор яг түрүүнд эхлэлдээ хэлж байсан 4 гол компонентууд байгаа, тэг хэсгүүд байгаа. Түүний хамгийн эхнээс нь эхлээд яриад явах болно. Эхний хэсэг маань болохоор үнэлж дүгнэхгүйгээр ажиглалдаг те observing without evaluating гэж байгаа. Тэгээд энэ яг юу болдог вэ гэхээр хамгийн эхлээд хүмүүс харилцаанд ямар нэгэн харилцаанд орохороо те хүнтэй ярилцаж эхлэхээр аль хэдийн өөрийнхөө үнэлт дүгнэлтээ гаргацсан байдаг. Ихчлэн одоо юу гэж ашигладаг вэ гэхээр чи ямар гоё харагдаж байна. За одоо те чиний хэлж байгаа чинь одоо буруу гэж бодож чинь гэдэг юм уу те. Эсвэл тэр хүн амар залах уу? Тэ эсвэл болохоор манай хүүхд жилийн хийдгүү гих мэтлэн ингээд яриа хэлэх боловч эдгээр нь аль хэдийн яг жинхэнэ бодит байдлыг биш харин үнэлт дүгнэлт таны өөрөө юу гэж бодож байгаа гэдгийг аль хэдийн оруулсан байдаг. Хэрвээ одоо иймэрхүү үнэлт дүгнэлт оруулчихаараа харилцаанд нөгөө талаас нөгөө талын хүнээс хараад үзэхээр тийм буруу талаас одоо өөрийгөө хамгаалах болон тийм негатив буюу одоо сөрөг хандлагууд руу чиглүүлэх магадлал маш өндөр байт юм байна. Тэрийг нэгсгдэг гэсэн. Тэгэхээр хэрхэн яаж одоо байгаа байдлыг байгаар нь хэлэх вэ? Тэрсэн чинь юу гэсэн үг юм бэ гэж хэлж болно. Тэгэхээр энэ ном маань бас нэлээд хитэд гоё тийм жишээнүүдийг өгсөн байсан л доо. Тэр нь одоо тухайлбал одоо ингэж хэлэх юм тий. Тэр чимгээ амар залах штэ гэж тий. Тэгж хэлхийнхээ оронд энэ бол хүн бол өөрийнхөө бодлыг хэлсэн. Тэгээд өөрийнхөө дүгнсэн, өөрийнхөө тийм юу гэж бодож байгаа тэр үнэн талаар ярьж байгаа юм л да. Тэрний оронд юу гэж хэлж болох вэ? Чимгээ 4-р өдөр өчигдөр өнгөрсөн 7 хоногт 2 прожектоор ажиллана гэж дуусгаагүй байсан, нэгийг дуусгаагүй байсан гэдэг ч юм уу. Одоо яг факттай хэлж байгаа гэсэн үг л дээ. Тэрнээс ч тэр хүн бол залах биш. Яг тэр өнгөрсөн 7 хоногт л тийм зүйл болсон гэх мэтчлэн тий. Эсвэл та ямар сайхан нинжин сэтгэлтэй өгөөмөр хүн бэ гэж. Энэ бол ерөнхийдөө гэж хэлсэн одоо эрэг талаас нь хэлж байгаа боловч энэ бас үнэлт дүгнэлтэд гаргацсан тэр үнийг өгөөмөр хүнгээд аль хэдийн ингээд өгөнцөн байгаа гэсэн. Тэрний оронд юу гэж хэлж одоо ямар ч үнэлт дүгнэлт гаргаж болох вэ гэхэлэр та одоо тий өөрийнхөө хоол идчихээс мөнгөө хүнд өгч байна. Энийг ч хараад би таныг өгөөмөр хүн гэж бодож байна гэж. Тэгэхээр энэ хэсэг дээр бол өөр амлтай яг факттай юу хийсэн хаана яг одоо специфик буюу одоо ингээд тодорхой тэр яг хизээ юу болсон гэдгийг нь хэлж яагаад тийм учраас ингэж бодож байна гэхлээр үнэлж дүгнэхтэй яг ингээд объективли илүү харна гэсэн үг тий энэ зүйлийг хэрэглэх хэрэгтэй гэж. Тэгтээ мэдээж нөгөө нэг эвийн харилцаан дээр байнга ингэж яриад байгаа гэсэн үг биш. Харин ингэж харилцах юм бол илүү их сөрөг хандлага руу орох магадлал бага байдгаа гэж тайлбарласан байгаа. За тэгээд эвийн харилцааны 2 дугаар элемент нь өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гэдэг чинь. Мэдрэмж гэдэгэнгүүт бид нар угаасаа багасаа их өөрийгөө юу мэдэрч байгаагаа илэрхийлж сураагүй байдаг шүү дээ. Тэр нь бас сургуулийн боловсролтой холбоотой. Биднийг баг байхад юу зөв юу буруу гэж зөндөө олон заажсан болохоос биш. Чи юу мэдэрч юм? Тэрийгээ ингэж зүгээр илэрхийлдэг шүү. Ийм үг хэрэгэлдэг шүү гэж ерөөсөө зааж байгаагүй. Энэ бол Монголд ч гэлтгүй дэлхийн бүхэл улс оронд ерөөхдөө ийм практик байгаа гэх юм байна л да. Сүүлийн үед л EQ гэж яригддаг боловч бид нар бол яг энийг амьдрал дээр төдийлөн сайн хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Зарим нэг ажил мэргэжил угаасаа сэтгэл хөдлөлөө аль болох илэрхийлэхгүй байх талаас нь үйлчлдэг тухайн хүн тэр ажил мэргэжил нь үйлчлдэг болохоор жишээлбэл цэрэг цагдаа ч тийм хуульч байна те корпорацийн менежерүүд угаасаа сэтгэл хөдлөлөө нэг илэрхийлэхгүй байх байдлаар сургагдсан байдаг болохоор юу мэдэрч байгаагаа сонсож сураагүй юм байна л да. Аль болох энийгаа илэрхийлээ. Хэрвээ хин нэгэнд би ингэж мэдэрч юм, би уйтгартай байна, гонигтай байна, би баяртай байна, би хайр мэдэрч юм гэдэг юм уу те. Ингээд илэрхийлээ сурчих юм бол нөгөө хүн ч гэсэн яг адилхан одоо хайрыг те гунгийг баяр баясгалан бас л адилхан мэдэрдэг. Тийм болохоор таныг илүү ойлгох төхөн болдго юм байна л да. Харин та хэрвээ ингээ үзэл бодлоо яриад ах юм бол би ингэж бодож байна. Би энтэй санал нэгдэхгүй байна. Энтэй санал нэгж байна гэд ингэж яриад ах юм бол нэг их хүнтэй ойлголцох бас сэжүүр болж чаддгүй. Яагаад гэхээр хүн болгоны одоо үзэл бодол өөр байдаг. Хүн түмэн янзаар бодож болно те. Харин сэтгэл хөдлөл гэдэг бол хайр нэг л янзаар мэдэгддэг. Баяр баясгал нэг л янзаар мэдрэгддэг. Уйтгар гоныг нэг л янзаар мэдрэгддэг. Энэ
болгон бол хүнийг яг хүн талаас нь нөгөө хүнд нь танилцуулж чаддаг, холбож чаддаг тийм гүүр болдог болохоор аль болох сэтгэл хөдлөлөө ярьж байгаа чи гэж ингэж бол зүгэлсэн байгаа. Тэгээд хит хитэн гоё эпизод жишээнүүд энэ бүлэг дээрээс гардаг. Цогч минь нэг сургууль дээр очиж ажиллах болсон юм байна л да. Хараарстай хүүхдүүдийн. Тэгээд ингээд нэг анги танхимд ороод ээвийн харилцааны талаар ярьсан чинь хүүхдүүд юусэн анзаарахгүй тоохгүй байгаад байсан. Тэгээд ингээд өөрийг нь тоохгүй байсан болохоор бүр ингээд сандраад хоолойн жоохон чичрээд ингээд тэгсэн чинь хамгийн урт сууж байсан нэг хүүхэд нь та одоо бидрийг хар ярстай хүүхдүүд болохоор ингээд ийм сони яриад бидрийг үл ашиаж байгаа юм уу гэдгсэн чинь үгүй би үнэндээ бол сандраад байгаамаа. Яагаад сандраад байгаа гэхээр би та нарын хэнийг ч танихгүй тэгээд хин нэгэн намайг хүлээн зөвшөөрөөсэй, намайг сонсоосэй гэж бодсондоо би ингээд сандраад байгаамаа гэд тэгсэн чинь тэрийн сонсож байгаа хүүхдүүд манай зохиогч өрөвдөө тэгснүүтэй сандрах гэж ямар хэцүү байдгийг хүн болго мэддэг болохоор тэр хүнийг ойлгоод тэгээд бүгдээрээ ингээд урд нь ярьж суугаад яриаг эмчих тавин чагнаад асуулт асуугаад сэдвийн талаар ойлгохыг хичээж хэлсэн гэж ингэж ярьсан байдаг. Тэгэхээр бид нар чинь машин л биш юм чинь те нөгөө хүндээ илүү тэр хүн гэдэг талаас өөрийгөө танилцуулаач, мэдрэмжээ илүү хуваалцаач гэж энэ бүлэг дээр гартгаа. За дараагийн бүлэг маань taking responsibility for our feelings буюу өөрийнхөө мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнд өөрөө хариуцлага хүлээх тий түүний хойно ямар хэрэгцээ шаардлага буюу needs байгаагаа мэдрэх тухайг тайлбарласан байгаа. За тэгээд ямарваа нэгэн сэтгэлийн хөдөлгөөн тий үүсгэхэд хойно мэддэг зүйл нь бол тий ерөөдөө хэрэгцээ шаардлага байдаг. Тэрнээс биш бусдын юу гэж хэлж байгаа, бусдын юу гэж хэлсэн нь болохоор зөвхөн өдөөгч хүчин зүйл болсон байдаг гэдгийг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үүний тухай бас жишээг нь дараа нь жишээн дээр улам дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. За тэгээд хэм нэгэн танд ямар нэгэн сөрөг байдлаар хандах тий сөрөг байдал зүйл үзүүлэхэд бид нар дөрвөн байдлаар хүлээн авдаг байгаа. Нэгдүгээрт нь болохоор өөрсдөө буруутгах байх. Тэгээд би дигдэг гэж би л нөгөө хүнийг гомдоочлоо миний буруугаас боллоо гэх мэтчлэн тий. Хоёрдугаарт болохоор бусдыг буруутгах. Тэр хүнд намайг ойлгосонгүй тэр одоо юу ч мэдэхгүй гэж ингэж яах юм юу ч хийж чаддгүй юм байж гэх мэтчлэн тий. За гуравдугаарт нь болохоор өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгоод тэрийг мэдэрч аваад тэгээд хойно байгаа шаардлагыг нь харах тий. Жишээлбэл би одоо ямар нэгэн тий өөртөө одоо тийм хувиа хичээсэн хүнийг харахаараа тий надад бол маш таалагддаг юм аа. Учир нь юм бол бид нар одоо ингээд багаараа ажиллах шаардлагатай байхад энэ зүйлийг бүтээх шаардлагатай байсан байна. Тийм болохоор одоо багт хувиа хичээж байгаа хүн таалагдахгүй байна гэж хэлэх тий. Энэ дээр болохоор тэр нөгөө хүнийгээ буруутгах байгаа биш харин цаана шаардлага байгаа багаараа ажиллаад энэ зүйлийг бүтээн байгуулах хэрэгтэй гэдэг шаардлага байгаа учраас таалагддаг байна гэдгийг нь хэлж байгаа тий. За дөрөвдүгээрт нь болохоор нөгөө харин харилцаж байгаа хүнийхээ энэ сөрөг мессежин дээр нуугдсан байгаа сэтгэлийн хөдлөл хэрэгцээ шаардлагыг нь ойлгож харах тий. Яагаад тэр хүн ингэж хэлээ хойно ямар хэрэгцээ шаардлага байна гэдгийг ойлгож харах шаардлагатай байдаг юм байна. За тэгэхээр ялангуяа нийгмийн зүгээс хараад байх юм бол орчин үеийн нийгэм бид нар би ийм хэрэгтэй би ингэмээр байна гэдгийг бол тэр болгоны хилээд байдгүй тэгээ тэгж байгаа хүнийг болохоор хуваа хичээсэн нэг л их өөрийгөө дэлхийн цөмгээд ойлгоцсон юм шиг тийм хүмүүс байдаг гэж ер нь үнэлэг хандлагатай байдаг. Түүнээсээ шалтгаалаад ч юм уу эмэгтэй хүмүүс ялангуяа эмэгтэй хүмүүс өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг илэрхийлж сураагүй ойлгож сураагүй байдаг. Тэгээд гэр бүлийн одоо гол одоо ажлыг нугалдаг эмэгтэйчүүд маань хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө өөрийгөө гаргуунд нь хаж өөрийгөө ерөөсөө ойлгоогүй тийм зүйлүүд маш их байдаг. Ялангуяа өргөн эмэгтэйн дээр ажиллах тухай хэлсэн байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань нөхөртөө би энд одоо гүн тэгэрэй гэж сэжвэр өгсөн шүү дээ. Миний сэжвэрийг уншихгүй байгаа юм байна гэж бодохынхоо оронд одоо нөхөртөө ч юм уу гэр бүлийнхээ хүмүүст яг юу хүсэж байгаа, яг ямар шаардлага хойно байгаа гэдгээ ил тодорхой байдлаар илэрхийлэх нь маш чухал байдгаа гэж энэ зүйл дээр бас анхаарал зүгээр юм шиг ингэж санагдсан. За тэгээд ингэж одоо өөрийгөө ойлгож өөрийнхөө сэтгэлийг ойлгохын тулд сэтгэл зүйн хувьд бас бид нар сэтгэл зүйн хувьд
туршлагатай болох хэрэгтэй, ямар нэг байдлаар хөгжих шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн одоо хөгжсөн шалтгааныг одоо сэтгэлийн хөдөлгөөний хөгжсөн шалтгааныг хөгжиж байгааг нь 3 байдлаар ерөнхийдөө ангилж болно. За нэгдүгээрт нь болохоор хамгийн ихний шат буюу одоо emotional slavery, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний боолн болцсон тий. Ямар нэгэн зүйл болох юм бол надаас л боллоо, би тэрний буруутгачлаа, тэр хүн надаас болоод уралчлаа ч гэдэг юм. Ингээд буруу сөрөг циклд орсон байх. Хоёрдугаарт нь болохоор өөрөө хин нэгний одоо гомдож байгаа нь болохоор миний зүгээс одоо надаас болсон биш, харин хойно шалтгаан байгаа гэдгийг ойлгоцсон тий. Түүнээсээ болоод миний юу гэж хэлэх, миний юу хэлэх ямар ч хамаагүй хэнийг ч тоохгүй байх гэдэг тийм нэг игдүүцэл хүрэх мэр тийм obnoxious stage байдаг тий. Тэр нь болохоор юу дуртайгаа хийдэг болсон. Тэгээ би юу хийсэн ч ямар хамаатай чамд уг нь хамаагүй штэ. Би өөрөө дуртай юм хийн тий. Би өөрөө ингэж буруутгахгүй гэдэг тийм үе те. Тэр нь яг өөрийнхөө сэтгэл зүйн боолоос арай дээрсэн. За дараачих нь болохоор сэтгэл зүйн хувьд болохоор чөлөөт байдалд орсон. Энэ нь болохоор хүний хийж байгаа байдал нь өөрийгөө одоо хүний хийж байгаа зүйл нь цаана шалтгаан байгаа гэдэг ойлгоцсон. Миний хийж үзэл бас шалтгаан байгаа гэдэг ойлгоцсон. Гэхдээ энэ хоёр хоорондоо сөргөлдөх шаардлагагүй, хойл аль аллах тэр хэрэгцээ шаардлага нийцээд явах боломжтой гэдэг ийм ойлгоцсон үеийг болохоор хамгийн хэлж байгаа юм л та. За тэгээ ингээд жишээ ингээд хэлэх юм бол найздаа ингэж хэлж болно те. Өчигдөр орой чамд ирээгүйд би эсвэл үнэхэр гомдож байна гэж хэлэх. Эсвэл өчигдөр оройд ирээгүйд үнэхэр гомдож байна. Яагаад гэх юм бол би яг бит хоёрын одоо харилцааны тухай маш чухал сэдвийг би ингээд яриад тэгээд харилцааг улам сайжруулъя гэж бодож байсан юм а гэж хэлэх хоёр уучлал байгаа юм л да. Хоёрдугаар хэсэгтэр нь болохоор тэр хүний ирээгүйд гомцсон биш, харин хоорондоо ярилцаж чадаагүй цаашдаа асуудлаа шийдэх боломжтой тэр зүйлийг алдсандаа гомцсон гэдгийг нь болохоор хэлж байгаа учраас дараачийн шат руу ийм акцент байх жишээ те. За тэгээд энэ бүлэг дээр ирэхэд гол санаа нь юм байгаа. Тэгээд дараагийнхаа бүлэг рүү оръё. За тэгээд дараагийн бүлэгт болохоор 4 дахь элементийг тайлбарладаг. Энэ нь болохоор за ер нь бол ингээд өөрийгөө ажиглалчлаа тий. Тэгээд ямар юу мэдэрч байгаагаа мэдэрчлээ. Тэгээд цаана энэ мэдрэмж нь ямар хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй вэ гэдгээ мэдчихлээ. Тэгэхээр өөртөө байгаа тэр хэрэгцээ шаардлагаа биелүүлэхийн тулд зөв хүсэлт тавих хэрэгтэй мэн. Гуйлт хүсэлт тавих хэрэгтэй нөгөө хүндээ. Тэр хүсэлт нь яг зөв гэдэг нь ямар байх ёстой юм бэ гэж. Нэгдүгээрт нь бол эерэг үг хэллэг ашиглах ёстой гэж байгаа юм. Битгий тэгээрээ, битгий ингээрээ биш, тэгээрээ ингээрээ гэсэн тийм байдалтай хэлнэ гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл эхнэр нөхрийгөө те чи битгий их ажиллаад байл та гэж хэлэх биш. Аль болох хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй байна гэж хэлэх юм байна л да. Гэхдээ бас нэг зүйл байгаа. Аль болох тодорхой үйлдэл хийхэд амар байдлаар хийх ёстой. Чи гэртээ их байх хэрэгтэй, хүүхдүүдтэйгээ цагийг их өнгөрүүлэх хэрэгтэй байна гэдэг нь жоохон тодорхой бас их гэдэг нь юу хэлээд байгаа гэдэг нь тий. Тэгэхээр энийг илүү тодорхой болгохын тулд яах вэ гэхээр 7 хоногт ядаж 1-2 удаа оройн хоолоо гэр бүлтэйгээ цуг идээд гэртээ өнгөрүүлээч гэж хэлэх юм бол илүү нөхөрт нь юу гэсээд байгааг нь ойлгочлоо. Би энэ хүслийг биелүүлж чадах юм чадахгүй маань тэгээ илүү хариу үйлдэл үзүүлэхэд амархан болох юм байна л да. Орчин үед бас нэг ажилтнаад байгаа зүйлний энэ зохиогч минь хэлснээр болохоор хүмүүс өөрөө юу хүсэж байгаагаа мэдтгүү болохоор тэр нь асуудал болоод тийм гэж. Зохиогч минь бас нөө сэтгэл зүйн олон ийм зөвлөгөө өгчээсэн хүмүүс. Тэгээ нэг эмэгтэй ингээд айгүй бүр сэтгэл готролд орсон. Тэгээд асуудлаа ярьжсэн байна л да. Тэгээд зохиогч чи яг сэтгэл готрлын чинь ардлын шалтгаан ингээд өсөхөд яриад байсан чинь нөгөө хүн ингээд хэлсэн байна л да. Намайг хайрлах хүн олдохгүй байгаад би ингээд сэтгэлээр готраад байгаа юм шиг байна гэд. Тэг чи ямар хүнийг хайгаад байгаа юм бэ? Яг юу чи өөрийгөө хайрлуулж ийн гэж мэдэрх юм бэ гэд. Тэгсэн чинь нөгөө хүн чинь ингээд бас л зөндөөл ярьцаж байгаад ингээд амнаас нь унж байгаа үг нь болохоор нэг тийм хүн намайг юу хүсэж байгааг минь надаас төрүүлээд мэдчихдэг тийм хүн гэд тэгж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь одоо тэр хүн өөрөө ч юу хүсэж байгааг мэдэхгүй байхад гадны хүн тэрийг нь өөрөөс нь төрүүлж мэдээд хариу үйлдэл үзүүлнэ гэдэг бол үлгэрийн юм биш үү те. Тэгэхээр тэр хүнд бол өөрийг нь хайрлах, тэгж хайрлах хүн олдоход хэцүү байгаа нь угаасаа аргачгүй юм байна. Тэгээ дээрэс нь тэр хүн те өөрийгөө юу хүсэж байгааг тэгтлээ бүр мэдэхгүй байна гэдэг бол аюу хэцүү байна. За тэгээд бас хүсэлт гуйл хэлэхдээ шаардаж болохгүй гэж байгаа юм. Шаардах хүсэх хоёр юугаар ялгаатай вэ? Нэг том ялгаа нь болохоор шаардах нь хэрвээ чиний хүсэж байгаа зүйлийг нөгөө хүн чинь биелүүлэхгүй байх юм бол чи тэр хүнийг
шийтгэн, шүүмжлэн, буруу шаана гэх юмсан те ямар нэгэн сөрөг байдлаар ингэж хариу үйлдэл үзүүлдэг. За жишээлбэл одоо нэг залуу найз охиндоо те би өнөөдөр гармаар байна хойлоо дэйт хийх үү гэдгсэн чинь нөгөө найз охин би өнөөдөр жоох ядраад ах шиг байна. Чи найзуудтайгаа гарчиж болохгүй юу гэд хэллээ гэж бодъё те. Тэгэхэд нөгөө найз залуу нь хэрвээ чи ясаа хуваач гэсэн юм бэ гэд найз охиныгоо шүүмжилж байвал энэ бол зүгээр юм хүсэж байгаа биш, хүсэлт илгээж байгаа биш, шаардж ийн гэсэн үг те. Хүнийг ингээд ямар нэгэн зүйл хийхийг шаардах юм бол нөгөө хүн нь юу гэж боддог вэ гэхээр аль болох тэр шаардж байгаа зүйлээс нь эсрэг зүйл хийх гэдэг юм байна л да. Хүүхэд нөгөө битийгээд ахаад тэрийг заавал очиж хийх гэдэг гэдэгтэй адилхан. Тэгэхээр аль болох одоо шаардах биш, хүсэж байгаа, гуйж байгаа гэдгээ ойлгомжтой байдлаар хэлэх нь байна. Тэгээд өөрөө ч гэсэн би энэ хүнийг хэрвээ миний хүсэж байгаа зүйлийг зөвшөөрөхгүй байсан ч гэсэн тэрийг нь хүлээн зөвшөөрнө, хүлээж авнаа гэдэг тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь байна. Угаасаа энэ ийм харилцаа гэдэг нь нөгөө хүнийгээ өөрийнхөө дур зоргоороо байлгах, хүснээ хийлгэхэд зориулсан тийм харилцааны арга хэрэгсэл биш. Тэр хоёр хүний хоорондох харилцааг л тэ нэг нэгэндээ эргээр ханддаг тийм харилцаа болоход чигсэн тийм харилцааны арга техник. Энийг бол зүгээр ашиглах ёстой гэж зөвлөсөн байгаа юм. За тэгээд эрх мэдэлтэй хүмүүс ингээд эрх мэдэл доогуур хүмүүндээ хүсэлт гуйлт хийхээр нөгөө хүн нь тэрийг нь шаардлага гэж хүлээж авчих гаддаг хандлага бас байдаг. Жишээлбэл одоо эцэг эхчүүдтэй хүүхдээ гэрээс ирлээч гэд хэлэнгүүт хичнээн эцэг эхчүүд нь дотроо гуйлт маягаар ингэж бодож хийсэн ч гэсэн хүүхдүүд нь айгүй л намайг цэвэрлэхгүй бол загнал үйз, хашгичсан л үйз гэж гих мэтчлэн ингээд хэлж байгаа зүйлийг нь шаардлага гэж бодоод тэгээд илүү зөрүүтлэх гээд байдаг тийм хандлага байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ энэ бол цэвэр гуйлт юм аа. Чамаа хийхгүй байсан ч гэсэн ээж аав нь чамд хайртай, чам руу ашиглахгүй, загнахгүй гэдгээ ингээд багаас нь аль болох дасгаад хэлчих юм бол хүүхэд яах вэ гэхээр үнэхээр эцэг ихтэй туслах гээд үнэхээр гэр орноо цэвэрхэн байлгах гээд өөрийнхөө дотроос тэр хүсэлт зоргоороо тэр хүсэлтэнд нь хариу үйлдэл үзүүлдэг болох юм байна. За тэгээ дараагийн бүлэг рүү оръё. За дараагийнх нь бүлэг нь болохоор бид нар ингээд ерөөхдөө non-violent communication буюу AV-ийн харилцааны 4 элементийг харьцлаа. Тэгэх юм бол одоо нөгөө талаас харах юм бол бид нар эдгээр одоо AV-ийн харилцааны эдгээр 4 элементийг харилцаж байгаа хүн рүүгээ хандуулж хэрхэн хэрэглэж болох вэ гэж тэ. Тэгэхээр нөгөө талаас харах юм бол бид нар өөрсдөө илэрхийлжлээ. Тэгэх юм бол нөгөө харилцагч талынхаа хэлсэн зүйлийг хэрхэн хүлээн авах вэ? Хандуулах вэ гэдэг тал дээр нь анхаарч байгаа юм. За тэгээд энэ бол receiving empathetically буюу одоо ерөөхдөө хүнийг бусдыг ойлгох, өөрийгөө бусдын хооронд хүлээн тавьшрах тэ хүлээн тавьж бусдыг одоо бусдын хооронд өөрийгөө тавьж тэ бусдыг хүлээн зөвшөөрж ойлгох гэдэг энэ талаас нь харах юм. Тэгэхээр empathy гэдэг энэ зүйл маань болохоор өөрийнхөө бодол санааг тэр чигээр нь хоослоод тухайн хүнийхээ ярьж байгаа зүйлд бүтэн анхаарлаар төвлөрүүлж яг бүтэн байгаа байдлаар бүхэл бүтэн биеэрээ байхыг ерөөхдөө хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөгөө хэсэг талынхаа хүнд болохоор маш их анхаарал тавих, түүнээс гадна хүндэтгэл үзүүлэх, тэр хүний цаана юу болж байгаа, сэтгэл нь ямар байна гэдгийг ойлгож цаашлаад хэрэгцээ шаардлага нь юу вэ гэдгийг бүр ингэж бүрэн биеэр empathy үзүүлж харилцах шаардлагатай хэлж байгаа юм л да. Ялангуяа харилцагч тал маань маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй байх юм бол энэ хүү зүйлийг бол улам их хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө хүнийг бүрэн ойлгох, хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгаа юм л да. Тэгээд мөн энэ харилцааны явцад хэрэг ойлгоогүй зүйл ах юм бол тэрийг нь paraphrase буюу одоо ингэж дахин давтаж хэлэх те. Дахин давтаж асуух чи ингэсэн байна, ингэж ойлголоо, энийг миний ойлгосон зөв үү? Хойно ийм юм байгаа юм шиг байна тийм үү? Чи ингэж шаардлагатай болохоор ингэж бодсон юм байна тийм үү гэх мэтлэн давхин давтаж тийм үү гэдэг зүйлээр ингэж лавлаж асуух. Ингэснээрээ ялангуяа маш сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй байгаа энэ хүү харилцаанд нөгөө хүн миний ярьж байгааг сонсож байгаа юм байна тий. Тэрнээс ингэж бүтэн миний ярьж байгааг няцаагаа юм байна. Намайг ойлгохыг оролдож байна гэдэг талаас аж харилцааны илүү урагштайгаар урагшаалдаг байгаа тий. Эргээр урагшаалдаг байгаа. За тэгээд мэдээж хүн ингээд өөрөө өөрийгөө нөгөө хүндээ ингэж сайхан сэтгэлээр хандах, хүлээн зөвшөөрөх ойлгохын тулд өөрийгөө эхлээд бас ингэж
тиймэрхүү байдал тавихгүй бол маш хэцүү байдаг. Ингээд сайхан өргөн сэтгэлээр ойлгох гэсэн үг шүү дээ тий. Тэгээд заримдаа ингээд хичнээн хүнийг ойлгож гисэн дотроо хүн өөрөө дотроо бачимдсан тэрийг ингээд ойлгохгүй байх юм бол хүнийг ойлгох боломж байдаггүй. Тийм болохоор эхлээд өөрийгөө empathy тэ өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэгээд тиймэрхүү үе тохиолдох юм бол одоо байгаа хийж байгаа зүйлээ зогсоод сайхан гүнзгий амьсгаа аваад өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй. Би юу мэдрээд байна? Ямар надад хэрэгцээ байгалаад энэ хүнийг ойлгож чадахгүй юм ч гэдэг юм а те. Яг би одоо ямар шаардлага надад тулгараад байна гэдгийг эхлээд өөрөөсөө ойлгох. Тэгээ бүр болохгүй байх юм бол галзуу мишиг хасгаршин ч яах вэ те. Сэтгэлээ уудлах гэсэн үг шүү те. За тэгээд нөгөө арга нь болохоор бүр төр зур цаг авах те. Take time out гэж те. Тухайн байдлаас гараад өөр өрөөнд орох гэдэг юм уу тэр зүйлийг за дараа нь яри би одоо үнэхээр чадахгүй байна гэд үнэхээр хэлээд тухайн байдлаас гарах хэсэг өөртөө цаг олгож бодох тайвшрах цаг олгох тэгээд буцаж ирээж ингэж харилцах хэрэгтэй. Тэгэхээр хүн өөрийгөө хүндэтгэж хүн өөрийгөө хайрлаж өөртөө инэрэнгүй хандж тэгээд дараа нь бусд инэрэнгүй хандах тийм өргөн сэтгэлтэй болдог байгаа. Тэгэхээр өөртөө хэрхэн хандах тухай дараагийн бас бүлгүүдээр ярих болно. Тэгээд энэ хүрээд энэ хүү бүлэг маань гоо санаанд дуусч байгаа юм л да. Ер нь нөгөө бусдад инэрэнгүй хандаж чаддаг хүн өөртөө ч гэсэн compassionate те хайр инэрлэр хандаж чаддаг. Өөрийгөө хитрхи шүүмжлэхгүй гэж бас бичсэн байсан шүү дээ. За тэгээд энэ хайр инэрлэр хандах гэж яг юу гэлээд байгаа юм бэ гэж энийг тайлбарсан байна л да. Энэ нь болохоор ерөнхийдөө хизээ би болт юм бэ гэхээр хүнийг юу мэдэрч байгааг ингээд ажиллаа те. Энийн цаана ямар хэрэгцээ шаардлага байгаа юм болоо гэж ингэж бодхоос бас эхлэх юм байна л да. Хэрвээ тэгж бодоод тэгээ тухайн хүнтэйгээ харилцах явцдаа тэр хэрэгцээ шаардлагыг нь ойлгоод ямар мэдрэмж сэтгэлийн хөдөл мэдэрч байгааг нь сонсох юм бол за би ч гэсэн ийм байж болох юм байна да гэд бас тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзээ. Тэгээд бас өөрийнхөө юу мэдэрч байгааг тухайн хүнтэй илэн даалангүй нээлттэйгээр илэрхийлэх тийм зориг зүрх бас төрдөм байна л да. Тэгэхээр бүх юм empathy буюу тухайн хүнтэй хайр инэрлэр хандхаас эхэлнэ. Тухайн хүн юу мэдэрч байна, цаана ямар хэрэгцээ шаардлага байна гэдгийг нь бодхоос эхэлнэ гэж байгаа. Хэрвээ ингэж хайр инэрлэр хандаж чадах юм бол хичнээн тийм ширүү уур амьсгалтай, хүчирхийлэлтэй тийм орчин нөхцөл байсан ч гэсэн бүх зүйлийг зөөлөж чаддаг юм аа. Тэгээ энэ дээр бас нэг жишээ байдаг л да. Тэгээ нэг юм ихтэй байсан байна л да. Шүний ээлжтэй нэг эмнэлгийн төвд ажилдаг. Тэр эмнэлэг нь болохоор нөгөө хар тамхинд мансуурсан хүмүүсийг одоо хоргойжуулах тийм эмчилгээ гэдэг тийм эмнэлэг юм байна л да. Тэгээ шүний ээлж нь гараад ижс чинь нэг хүн өрчөөснэ. Би эмчлүүлэх хэрэгтэй байна. Яаралтай надаа өрөө өгөөч гэдгсэн чинь. Яна уучлаарай. Ингээд өрөөд үрцэн байна гэд. Тэгсэн чи яах ихийн зуршилгүй нөгөө мансуурсан байгаа хүн чинь нөгөө эмэгтэйг чинь дарж аваад хоолон дээр нутаг тулгаад чи надаа худлаа хэлж гинөө. Энд өрөө байгаа л үсттэй гэдгсэн. Тэгээд нөгөө эмэгтэй чинь хэдхэн хоногийн өмнө энэ Marshall гээд зохиогч юм маань зохион байгуулсан EM-ийн харилцааны сургалтанд суудсан хүн байсан. Тэгээд яг ингээд амь наан там цаана болоод ирэнгүүт яг юу хийвэл зүгээр вэ гэдгийг нөгөө сургалтынхаа талаар бодсон. Яаж амьд гарах вэ? Яаж эрэг харилцаанд ороод те өөрийгөө амьд гарах вэ гэд. Тэгээд бодоод юу гэж хариулт хийсэн бэ гэхээр нөгөө хүнээ ингээд ойлгохыг хичээсэн энэ хүн ийм ууртай байна те. Яагаад ууртай байгаа юм болоо гэд. Тухайн хүний мэдэрч байгаа зүйлийг нь таамаглахыг хичээсэн. Та ингээд ууртай байна. Ууртай харагдаж байна. Энд өрөө байхгүй болоод л таварлаад байгаа мó гэд ингээд асуусан. Тэгсэн чинь нөгөө хүн ингээд өөрийг нь ойлгохыг хичээж байна гэдгийг мэдрээд тэгээд ярьж хэлсэн байна л да. Үгүй би зөвхөн одоо өрөө байхгүй болсноос чинь болж уурлаагүй. Хүн болгон намайг хүн биш юм шиг харьцаад агаад миний уур хүрээд байна. Яах вэ те? Хар тамхинд мансуурсан донтогч гэж болно. Гэхдээ чи надтай ингэж харьцаж байна. Миний эцэг их хүртэл намайг тоохгүй байна гэд амьдралаа ярьж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр чинь бараг 30 минут ярьсан. Тэгээд ярьсныхаа эцэст нөгөө утга тулгаж исэн хүн чинь юу утга мутга тэхээ болоод манай жижигэр хийжсэн ийм охин чинь ойрхон өөр сул имлэг хайж өгөөд тэгээд нөгөө хоёр чинь ямар ч асуудалгүй ингээд салсан байгаа. Тэгэхээр EV-ийн харилцаа гэдэг маань ер нь бол нөгөө хүнээ ингэж цаатал нь ямар өсөл байгаа юм болоо энэ хүн яагаад ингэж зовоод байгаа юм болоо гэдгийг ингэж ойлгохыг хичээгээс хэлдэг юм шүү гэж. За тэгээд дараагийн бүлэг дээр нь болохоор өөрөө өөртөөгөө хэрхэн compassionate буюу хайр инэрлийн байдлаар харьцах гэж. Ерөнхийдөө энэ нь болохоор non-violent communication гэдэг энэхүү одоо концептын хамгийн одоо чухал хэсэг байгаа. Тэр нь болохоор өөрсдөө хэрхэн хайр инэрлээр харьцах вэ гэж. Түрүүнд Дэги бас хэлжсэн өөрөө өөртөөгөө хайр инэрлээр харьцаж чадахгүй хүнийг бас хайрлаж чадахгүй. Одоо хайрлахад маш хэцүү байх болно гэж тий. Тэгэхээр
өөрөө өөрийгөө буруу шаах те би одоо үнэн бүтэхгүй амьдралтай гэж гэдэг юм уу те би одоо өөрөө чадаагүй толгой муутай гэж гэдэг юм. Одоо ингээд өөрөө өөрийгөө буруутгах те ингэж байснаас өөрийгөө одоо non violent байдлаар хүлээн зөвшөөрөх тэгэд өөрийгөө одоо уучлж сурах гэдэг маань бид нэр цаашдаа өсөж хөгжихэд бол маш чухал байдаг юм байна. Тэгээд ялангуяа өөрийгөө ингэж хайрын нэрлэлээр өөртөөгөө харьцахад болохоор хамгийн их дайсан болдог зүйл нь болохоор би тэгдэг байж те би тэг хэрэггүй байж гэдэг. Одоо англиар хэлмээр should гэдэг үг байдаг шүү дээ. Би ингэж хийх хэрэггүй байсан байна. Би тэгж хэрэгтэй байжээ гэж ингэж дандаа өнгөрсөн цаг дээр харуулсан бодох тэрхүү зүйл нь хамгийн их дайсан болдог юм байна. Түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж. Хэрвээ ямар нэгэн те буруу зүйл хийгээд одоо тэндээ харамсах зүйл хийсэн байх юм бол ингэж хийх хэрэгтэй байж гэдэг юм уу те гэж өөрийгөө буруутгах эсвэл бусдыг буруутгахгүйгээр түүнээсээ суралцах гэдэг өнцгөөс нь илүү харж үзэх хэрэгтэй. Тинчээ ямар нэгэн зүйл одоо тухайн үед яг шийдвэр гаргаад хийхэд одоо ч харахад яг харамсмаар зүйл байгаад хийсэн боловч тухайн үедээ ямар нэгэн юм хайны шаардлага байгаад тэр шаардлага те хэрэгцээ шаардлага хангахын тулд тухайн зүйлийг яг харахгүй хийсэн байх хэрэгтэй. Тийм болохоор тэр өнцгөөс нь хараад тэр одоо болсон зүйлээс суралцаач гэдэг энэ хүү санаа гаргасан байгаа. Энэ бас маш зүгээр санаа юм шиг санагдсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар ингээд ацаашлаанд ороод ч гэдэг юм хийсэн байх хэрэгтэй шүү дээ те. За тэгээд амьдралынхаа туршид бас нэгэн хийх ёстой зүйл нь болохоор өөрөө те амьдралдаа хийж байгаа мөч болгондоо хийж байгаа зүйл болгондоо хайрын дэрлэр хандах. Тийм тэрний тулд өдрөл тутмынхаа амьдралыг маш анхааралтай сонгох тий гэдэг зүйлийг хийх хэрэгтэй байна гэдэг нь зүгээр юм санагдсан. Тэгээд энэ дээр бол хоёр шатаар хийх хэрэгтэй боломжтой. Нэгдүгээр нь болохоор өдөр болгон хийж байгаа зүйлдээ би хийх ёстой тий. Би энийг заавал хийх ёстой гэдэг үгийг оруулсан. Тий I have to гэдэг зүйлүүдээ бүгдийн ч ихс ачхаа. Тэгээд түүнийхээ дараа тэр одоо тэгэх ёстой гэдгийнхэн оронд нь би тэгхийг сонгосон гэдэг сонголт өөрөөгөө хийсэн гэдэг зүйлээс нь өгүүлбэрээ солиод үз. Тэгээд түүнийхээ дараа би ийм шалтгаантай учраас ийм сонголтоо хийсэн гэд ингээд өгүүлбэрээ солиод үзэх юм бол таныг одоо тухайн зүйлийг хийж байгаа харах өнцгүүд нь маш их өөрчлөгдөж болно гэж. Тухайлбал одоо энэ номын зохиолч маань болохоор өдөр болгон тийм репорт өчтэй гэсэн юм л төрөндөө маш дургүй байсан. Тэгээд ингээд хараад үзчих би энэ репортыг бичих ёстой гэд ингээд тасан. Тэгээд дараа нь өгүүлбэрээ солиод би энэ репорт бичихийг сонгосон тий. Би энэ репорт бичихийг сонгосон. Учир нь хэм бол надад мөнгө салин хэрэгтэй байсан гэд. Тэгээд ингээд харсан чинь өөрөө би заавал энүүгээр репорт хийж салин авах шаардлагагүй байна. Өөрийнх нь дуртай зүйл хийгээд салин авах боломжтой гэдгийг ойлгосон учраас түүнийгээ хийхэ болсон байгаа. Тэгээ нөгөөд одоо дахиад нэг шиг яхан бол би хүүхдээ өглөө болгон сургууль хүргэж өгөх ёстой тий. Би харин эсрэгээр би хүүхдээ сургуульд хүргэж өгөх өглөө болгон сургуульд хүргэж өгөхийг сонгосон. Учир нь хэм бол тэр хол сургууль нь илүү боловсралтай учраас хүүхдийн маань ирээдүйд хэрэгтэй гэдэг учраас би ингэж сонголт хийсэн юм аа. Ингээд хараад үзэх юм бол өдөр тутам хийж байгаа үйлдэлүүд чинь илүү их утга учиртай авах болно гэж зөвлөсөн байсан. Энэ бас нэлийн бид нар бас амьдралдаа хэрэгжүүлж болох санаа юм шиг санагдсан. За тэгээд дараагийн бүлэгт нь болохоор өөрийнхөө уур цаартай эрхэн тэмцэх талаар зөвлөсөн байгаа юм. Хүн уурлахаараа тий бусдыг бол өөрийгөө хараад зүгтэг, буруутгадаг, шүүмжилдэг, зарим тохиолдолд хүч хэргэлдэг тий. Энэ бүхэн гэхдээ уурыг илэрхийлэх зөв арга зам биш юм аа. Уурыг илэрхийлэх хамгийн зөв арга зам бол тухайн уурлуулад байгаа тий чамайг уурлуулад байгаа шалтгаан биш гэж харах юм байна л да. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр за чи нэг хин нэгэнд уурлаад ээж болно тий. Тэгээд тэр хүнийгээ энэ л намайг уурын минь үргээд ингээд бодож иж магадгүй. Гэтэл яг үнэндээ болохоор тэр хүний одоо хийсэн ямар нэг үйл бол зөвхөн тэр уурыг чинь өдөөсөн зүйл яг уурыг чинь хүргэсэн шалтгаан болохоор чиний бодол санаанд байгаа. Уур ямар үед хүрдэг вэ гэхээр ямар нэгэн зүйл санснаар чинь болохгүй тохиолдолд уур чинь хүрдэг. Тэгэхээр тэр сансан гэдэг зүйл байгаад байгааз одоо ямар нэгэн бодсон хүлээжсэн ийм байх ёстой гэж ингэж харж исэн тэр зүйл чинь болохгүй болчихгоот таны уур хүрч байгаа. Тэгэхээр таны тэр дотор бодол чинь хамаагүй учир шалтгаан байгаамаа гэж энийгээ нэг жишээгээр тайлбарласан байгаа юм л да. Зохиогчдоо мэржлийнхаа дагуу сургуулиуд дээр очиж ажилладаг байгаа. Тэнийг удаа нэг дунд сургуулийн биеийн тамирын хичээлээр ингээд тусаад ажиллаж байсан. Тэгсэн чинь нэг хүүхд ирээд юуг нь тоогоороо хамрыг нь одоо амар чанга гэж зогцсон.
Тэгээ айгүй өвдсөн. Гэтэ цогц тэр үед маш их уур нүрсэн. Тэгээ одоо хүүхдийн чи яах вэ гэдээ орхисон. Тэгээ маргааш нь яг адилхан хамраа бас цохиулсан. Гэтэ өөр хүүхд цохисон. Тэгээ энэ удаад бол улам хүчтэй цохиод маш их өвдөжсэн ч гэсэн уур нь ерөөсө хүрээгүй. Тэгээд орой гэртээ очиод бодсон л доо. Яагаад ингэж 2 өдөр дараалаад би цохиулаад тэгсэн мөртлөө нэгэнд нь уур маш их хүрвэ гэд бодсон чинь эхний цохиулсан өдөр нь болохоор тэр цогсон хүүхдийг нь цохогч маань дэггүй золиг гэж боддог те. Доторх үнэлэмж нь нэг тийм хүүхдээсэн байна л да. Тэгээ 2 дахь өдрийнх нь хүүхд болохоор тэр хүүхдийг цохогч маань сайнаар боддог тийм хүүхд байсан. Тэгээд эхний өдөр нь цохиулсан хүүхдээ муугаар боддог байсан болохоор цохиулсандаа ингээд уур нь аягүй хурцээсэн энэ санаа тагаарт гисэн байлаа гэдэг ч юм уу те. Тийм байдлаар жоох уур нүрсэн. 2 дахь өдөр нь болохоор яагаад ч юм ингээд уур нүрээгүй. Тэгэхээр энэ юг харуулаад байна гэхээр тэр хүүхдүүдийн хийсэн үйлдэл нь цохогчод ууртай ямар нэгэн байдлаар холбоогүй. Яг өдөөсөн байж болно. Гэхдээ хамгийн уурыг нь хүргэсэн зүйл нь бол тэр хүүхдүүдийг харж байгаа өнцөг нь тэр бодол нь хамгийн их уурынхаа шалтгаан болж исэн юм а гэдгийг ойлгосон байгаа. Тэгэд уураа гаргах хэд хэдэн зөвлөмж өгсөн байгаа юм л та. Эхнийх нь болохоор эхлээд сайн амьсгалаа аваад үзээ. Тэгээд хийжсэн зүйлээ хин нэг нь уур нүрээд юм хэлчихсэн бол тэрийг болоод зүгээр амьсгалаа аваад бод. За тэгээд дараа нь болохоор дотроо те уур хүрээд хэнийг юуг хараа зөгч чинь тэрийг ингээд ажигл. За гуравт нь болохоор энэний чинь цаана ямар нэгэн чиний өөрийн чинь хэрэгцээ шаардлага байгаа эсвэл ямар нэгэн тийм одоо бодол байгаа тэрийг ажиглах хэрэгтэй. За тэгээд жишээлбэл нэг хүн ингээд хүнийг хүлээжсэн чинь хоцроод ажиллаа нөгөө хүлээжсэн хүн нь тэгээд нөгөө хүн чинь ингээд аяа уур нүрээ дотроо энэ яасан миний алтан цагийг ингээд барч ин өстой нэрэ гэд ингээд бодчихийч те. Тэгээд энэ өөрийнхөө ингэж бодож байгааг ажиглана. За тэгээд энэний цаана надад ямар хэрэгцээ шаардлага байна гэж бодоод зөнгөд тэр хүн үнэхээр яарчсэн болохоор уур нь хүрсэн байж магадгүй те. Ингээд үнэхээр яарчсэн яс энэ хүнтэй уулзчаад явмаар байдаг гэтэл нөгөө хүн нэрдэхгүй. Гэт үнэхээр яарчсэн болохоор уурлж иж магадгүй тэр нь хэрэгцээ шаардлага байсан байж магадгүй. Эсвэл зүгээр л одоо өөрийг нь үл ойшоогоо те цагтаа ирэхгүй байгаа нөгөө хүндээ уурлаад өөрийгөө ингэж үл ойшоогдож байгаа болохоор илүү өөрийг нь хүндлээсээ илүү хүндэл хүсэж байгаа. Тэр нь илүү өөрийгөө хүндлүүлэхийг хүсэж байгаа гэдэг нь өөрийнх нь хэрэгцээ шаардлага байсан байж магадгүй. Тэгэхээр аль нь байсан бэ гэдгээ өөрөө анзаарах нь байна. Тэрийг анзаарах юм бол хамаг юм тэр хүнээс болоод уур нь хөдлөд байгаа биш гэдгийг анзаарах юм бол уур чинь аяндаа намдна. Дээрэс нь хэрвээ намдахгүй байх юм бол хэрвээ чи тэ хүсэх юм бол нөгөө хүндээ өөрийнхөө юу бодож байгааг юу мэдэрснээ хуваалцаж болно. Хуваалцах юм бол бас уур бол намддаг юм аа. Жишээлбэл нөгөө өнөө ирэхээр нь чамайг хоцорч ирсэн нэлээд сэтгэл дундуур байна. Жохон сэтгэл тавгүй байна. Уур хүрлээ. Яагаад тэгэхээр би ингээд хин нэг намайг ингээд үл ойшоосон зан гаргахаар миний ингээд жохон дургу хөдөлчөөд байд юм аа. Надад нэг юм зан байдг ингээд тэгээд хэлэнгүүт нөгөө хүн чинь бас бодох нь штэ. Хоцроод ирсэн хүн нь би ч гэсэн хин нэг намайг ингээд хүлээлгээд байвал энэ одоо намайг үл ашааж ин гэж бодоод дургу хөрхөл байсан да гэж бодоод бас ингээд нөгөөний чинь тайтгаруулахын тулд уучлахгүй байх ч юм уу те бас энэ хүн хоёр хүн хоорондоо нэгээ илүү сэтгэл зүрхээр ойлгох тийм шатанд хүрэх юм байна л да. Тэрнээс биш уураа ингээд гаргаж ийн гэд нөгөө нэгээ эрэнгүүт нь чи яасан сонио хүн бэ ингээд хоцорч ирээд тахтай ингээд шууд дотроо ингээд хараан зүгчээсэн бодлуудаа шууд тэр хүнд илэрхийлэх юм бол тэр хоёр хүний харилцаа ямар байх вэ те. Тэгэхээр тийм аргыг сонголгүй илүүтэйгээр яг өөрийнхөө юу мэдрэгдэж байгаа яагаад тэгэж битэрсэн хойдолд нь надад ямар хэрэгцээ шаардлага байсан. Үнэхээр яарчсэн бол яарчснаа хэлнэ. Эсвэл намайг хүн үл ойшоох юм бол би жоохон ингэчээд байт юм а гэдгээ ярих ч юм те. Тийм байдлаар сэтгэл санаагаа илүү илэн далангүй хуваалцаж байгаарэ гэж одоо зөвлөсөн байна. За дараагийн бүлэгт нь болохоор ерөнхийдөө зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг тал руу наасна. Энэ нь бол та 3 дахь хүний байдлаас 2 хүн хэрэг зөрчилдөж явах юм бол эсвэл 2 таал 2 байгуулагч гэдэм үү те ажлын газрын дотор эсвэл энэ профессор болохоор өөрөө бүр Израиль Палестины мөргөлдөөний үед хөдөлж одоо дунд нь орж зөвшөлтөл хүргэх зорилготойгоор ажиллаж байсан ийм хүн байсан. Тэгэхээр энэ талаас нь харсан байгаа. Тэгээд зөвшөлтөлд хүргэх байдлаар ажиллахад бол non violent communication гэдэг энэхүү стил нь болохоор нэлийн одоо ердийн байдлуудаас нэлийн өөр одоо байдлаар ханддаг байгаа. Учир нь юм бол ердийн одоо зөвшөөрлөсөн шийдэх байдал дээр болохоор хоёр талынхаа аль талаас нь зарим нэг зүйлүүдийг compromise буюу одоо хүрч чадахгүйсэн ч гэсэн бууж өгөх байдлаар ингэж хоёр талаас нь ягаад тэгээ голд нь те дундын шугамыг татдаг те тэр байдал байдаг бол өөрийнх нь одоо non violent
communication дээр болохоор хоёр талыг хоёулангийн хийх хэрэгтэй байгаа хэрэгцээ шалтгаалыг хоёулангийн бүтэн хангана. Тэгжээж одоо зөрчлөөс гарна гэдэг ийм байдлыг баримталдаг юм өөр талаас харж үздэг байгаа. Тэгэхээр нэг хэд хэдэн аргууд байж болно. Гэхдээ ерөнхийдөө гол санаа нь болохоор хамгийн эхлээд хоёр талыг нь одоо human communication буюу яг хүний харилцаан дээр тулгуурлах хэрэгтэй байгаа. Учир нь гэх юм бол ямар ч зүйлд оролцож исэн хоёулаа хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд түүнийхээ дараа тэрхүү одоо байгаа мэдрэмжүүд яг л буцаад нөгөө нэг бидний одоо хүртэл ярьж ирсэнтэй адилхан мэдрэмжүүдийг энэ болохоор хойно ямар хэрэгцээ шаардлага үндийг ойлгож хоёр талаас нь харилцуулна. Тэгэхээр тэгээд нөгөө талынхаа хэрэгцээ шаардлагыг хоёр тал нь хоёулыг бүрэн ойлгож тэгээд бие биендээ хэрэгцээтэй зүйлийг нь одоо биелүүлэх гэдэг иймэрхүү ерөнхийдөө бүдүүн баг одоо схемийн тайлбарлах юм бол байгаа л да. Тэгэхээр хамгийн гол шалтгаан нь болохоор одоо хамгийн гол стептэй шатна гэх юм бол тэр хойно байгаа хэрэгцээ шаардлага тэгээд сэтгэлийн хөдөлгөөнийг нь ойлгох хүн гэдэг талаас нь харах юм бол ерөнхийдөө энэ хүү хоорондын зөрчил нь алга болтгоо гэж хүний тэгэхээр энэ ном дээр гарсан ихний бүлгүүдээр хийсэн сэтгэлийн хөдөлгөөнийг яаж ойлгох хүний хэрэгцээ шаардлагыг хэрхэн ойлгох гэдгийг бол яг бүр ойлгож иж энийг мөрдөгнө гэсэн. Тэгэхээр бас хүмүүсийн дунд энэ хүү мөргөлдөөнийг зөрчлийг алга болоход нэлээд бас туршлах хэрэгтэй. Тэр болгон амархан хитэдэггүй зүйлээ гэж энэ хүү ном дээр бичсэн байгаа. За тэгээд дараагийн бүлэгт нь хүч хэрэглэх талаар гардаг. За үнэхээр шаардлагатай өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд хүч хэрэглэх шаардлага гардаг. Хүний үгээр ярилцах боломжгүй ч юм уу нөхцөл байдалд бол яалтчгүй гардаг. Тэгтээ хэрвээ хүч хэрэглэж байгаа бол үргэлж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хийж байгаа зүйл шүү гэдэг байнга одоо сануулж авах хэрэгтэй. Тэрнээс биш хүч хэрэглэлт бол хизээч хин нэгнийг шийдэхийн тулд хийх зүйл ерөөсөө байж болохгүй. За жишээлбэл эцэг эхчүүдэд хүүхдээ хүч хэрэглэж одоо шийтгэж зодох гэдэг нэг асуудал байдаг шүү дээ. Тэрийг нь зохиогч буруу гэдгийг байгаа. Яагаад тэгэхээр зодсноор хүүхэд нэгдүгээр одоо зодох ч юм уу эсвэл үг хэлээр одоо чи арчаагүй, чи хулцгаар, чи залахгүй ч гэдэг юм те. Хүүхдээ ингэж ямар нэгэн байдлаар шүүмжлэх гэдэг бол нөгөө талаар бас хүч хэрэглэх дүйцхүйцтэй үг хэллэгийн хүчрхийл болчихж байгаа юм л да. За тэгээд эдгээр нь болохоор яадаг вэ гэхээр хүүхдийг өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг нь багасгадаг, өөртөө итгэх итгэлийг нь сулруулдаг. Тухайн хүүхд маань ингээд шийтгүүлгээсээ айгаад ямар нэгэн зүйлийг хийдэг эсвэл хийдэггүй. Тэрнээс биш үнэхээр бусдын сайн сайхны төлөө эсвэл өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ ч юм уу хийдэггүй. Зөвхөн л одоо ээж аав загж явах болов зодчих болов гэж одоо шийтгүүлгээсээ айгаад тэгж хийдэг тийм хүүхд болчихноо. Хүч хэрглэж хүүхдээ зодох бол тийм сайхан санаа биш шүү гэж одоо тэгж зүгэлсэн байна. За дараагийн бүлэг дээр болохоор ерөнхийдөө энэ хүү ивийн харилцааг өөр дөрөө бас хэрэглэснээр хэрхэн одоо стрессээс гарах ч гэдэг юм уу тий. Өөрийнхөө дотор байгаа одоо сөрөг бодлоодыг тий эсэргээр нь өөрийнхөө мэдрэмж болгож, мэдрэмжийнхөө байгаа хэрэгцээ болгож ингэж амьдралд хэрэгжүүлж илүү одоо өөрийгөө чөлөөлөх талаас нь ингэж тайлбарсан байгаа юм байна л да. Тухайлбал одоо жишээ өгөх юм бол ингээд машин зам дээр ингээд машина барь явж байсан уртлын чи хүн хөдөлж ихгүй те. Тэгэл чи бүр нервтэл энэ өстө нэрэ явж өгдөг ямар балай хойгүй энэс болж биз хамаг ажиллаа алдлаа гэл те. Одоо Монгол алай гарч байгаа те. Яасан явж өгдөг юм бэ? Ямар ингээд дуракан ингэдэг байна гэл те. Тэгэл ингээд бодхохоо орон те өөрөө ингэж стресс түлхийн оронд ягаад чи ингэж стресстэй байгаа гэдгийг ойлгох бол та ямар нэг юмд яарч яж болно те. Тэгээд тэгвэл яарч яж тэгэхээр энэ хүний тэр өмнөх хүний буруундаас болоод биш харин миний хойно байгаа шаардлага яарч байгаа гэдэг шалтгаанаас болох юм байна гэд. Тэгээд энэ үзгээс нь хараад үзэх юм бол таны амьдралд одоо стресс ч гэсэн одоо ингэ багасах нэ гэж. Тэгээд өөрийнх нь жишээн дээр ингээд нэг гарсан байсан болохоор яг ингээд хайвей дээр ингээд зам дээр явж байхад яг ийм тохиолдол гараад ингээд бүр дургуй нэрэд цөхөөд сууж байсан. Тэгээд хажуугаар нь гараа тэгвэл би ямар боломж байна гэхээр би хажуугаар нь тойроод ингээд илүү гарч болох юм байна гэд. Ингээд гараад харсан чинь нөгөө хүн маань бүр ингээд өндөр настай 70 80 настай эмээ ингээд бүр сандарсан цайраа нарцсан бодвол ингээд төө замдаа төөрцөн байдалтай ингээд маш хэцүү байгааг нь харсан. Тэгэхээр нөгөө талаас нь бол тэр жолоочд эмпатиг буюу
тухайн хүний одоо ойлгох юм бол тэр хүн сандарсан учраа олоогүй өндөр настай хүн байсныг ингээд хараад үзэх юм бол яагаад ингэж удаан явж байсан нь ойлгомжтой болж байгаа юм бол тэгэхээр тийм зүйлийн төлөө өөрийгөө стресс төлөх биш харин тэр хүний төлөө туслах боломж байна уу гэж тэр зэгээс нь харах юм бол амьдрал маань арай стресстэй биш байх юм байна тий. Тэгэхээр хүмүүсийг харахтаа бас тэр үнцгээс нь харах боломжтой өөрийнхөө сэтгэлийг бас тэр үнцгээс нь контролдох боломжтой маа гэдэг. Тэгэхээр хүмүүсийг туслах боломжтой тий. Зүгээр зөвхөн өөрийнхөө сэтгэлийг одоо энэ засахаас гадна хүн туслах боломжтой гэдэг зүйлээс нь бас харах боломжтой гэдгийг хамгийн сүүлийн бүлэг дээр тайлбарласан байгаа. За тэгээд дэгийн маань хамгийн сүүлийн бүлэгийг тайлбарлая гэж бодож байна. Номны хамгийн сүүлийн бүлэг дээр нь болохоор талархлын талаар гардаг тий. Яаж талархлаа зүйлээр хийх талаар. Хүмүүс талархал магтаал хоёрыг хольж утгаж болохгүй гэж хэлсэн байгаа юм л да. Магтаал нь болохоор за жишээлбэл ингэж чи өстө мундаг шүү, чи тэрийг өстө сайн хийсэн шүү, чи тийм шүү гэж хэлж байгаа чинь бол үндэ бол тийм сайн биш юм байна л да. Яг нөгөө муугаар нь чи муухай гэж хэлж байгаагийн эерэг шүүмжлэл хэлбэр юм байна л да. Шүүмжлэх хэлбэр. Тэгэхээр нөгөө магтуулж байгаа хүн юу гэж боддог гэхээр энэ одоо надад болгоноод байгаа ч юм уу. Надад ингэ сайхан үг хэлж байгаад намайг юунд ашиглах гээд байна гэж бодох ч юм уу тий. Эсвэл одоо нэг ажлынхан дарга нөхч ирээд магтаад унвал одоо яг яах ч байгаа болоо. Би үнэхээр магтаж байгаа шиг байж чадах болов уу гэж жоохон дарамт мэдэрдэг ч юм уу тий. Хэрвээ чи үнэхээр тухайн хүнийг баярлуулмаар тэр хүнд талархсан зүйл байгаа бол тэрийгээ зүгээр талархал хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй. Талархал нь ямар хөө шинж тэмдэгтэй байх ёстой вэ гэдэг ингээд яг юу хийсэнд нь тэр хүн талархсан. Яг чамд ямар мэдрэмж төрүүлсэн. Чиний ямар хэрэгцээ шаардлага асуудлыг чи шийдэж өгсөн гэдгийг ингээд айгүй ойлгомжтойгоор тодорхой хэлэх юм бол тухайн хүн ч гэсэн хүлээж авахтаа үнэхээр ингээд чин сэтгэлээсээ энэ хүн хэлж энэ да гэдгийг нь ойлгож хүлээж авах юм байна л да. За тэгээд энэ дээр жишээ тэгэл та нэг зохиогч маань ингээд лекц амжичаад байжсэн чинь нэг хүн урч ирээд таны ингээд лекц чи үнэхээр гоё байсан шүү, мундаг байсан шүү гэж хэлсэн. Тэгээд энийг магтсан байна л да. Тэгсэн чинь зохиогч та яг юунд баярлсан, юунд талархсан тэрийг нэг жоохон тодорхой хэлээч. Яг миний лекц аль хэсэг байсан гэдгсэн чинь яг энэ хоёр хэсэг байсан гэдэг нэг тодорхой хэлчихсэн юм л да. За тэгвэл та яагаад энэ хэсэгт ингэж талархсан? Яг ямар мэдрэмж авсан гэд. Би энийг сонсоод маш их сэтгэл минь тайтгарсан. Яагаад тэгэхээр хэрвээ энийг сонсоогүй байсан бол би одоо өсвөр насны хүүтэйгээ яаж уулзраа болохоо мэдэхгүй байх байсан. Энийг сонсоод бол би өнөөрөө яаж хүүтэйгээ асуудлаа ярилцаж шийдэгээ ойлгочлоо гэд. Маш одоо юунд баярлаад байгаагаа ойлгомжтойгоор тодорхой ингэ тайлбарласан байна л да. Тэгээд зохиогч яг ийм байдлаар ингэж талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Яг юу хийсэнд нь талархсан, юу мэдэрсэн, чиний ямар асуудлыг чи яаж шийдэж өгсөн гэдгээ тухайн хүн ингээд ойлгомжтойгоор тодорхой үнчээр хэлэх юм бол баярлуулнаа гэж. Харин баярсан талархсан сэтгэлээ ингээд хин нэгэн чамд илэрхийлэхэд та яаж хүлээж авах ёстой вэ гэж. Тэр үед нь хүмүүс хаяа ингээд чам баярлаа гэдэг хэлэнгүүт чинь жоохон өнгөрөөд ч юм эсвэл хитрхээ даруй зангарах гэдэг тэгж хэрэггүй. Яг л чам талархснаа илэрхийлж байгаа бол тэрийг үнчээр бас баярлаад хүлээж аваарэ. Мөн хин нэгнээс талархал сонсох гэдэг бол угаасаа хүн болгон байдаг хэрэгцээ шаардлага байдаг. Хин ч юусаа талархлын үгээр илүүддэггүй. Хэрвээ чи хин нэгэн талархаж явдаг тэгээ тэрийгэ хилдэггүй. Угаасаа тэр хүн мэдж байгаа ах уу ч гэдэг юм эсвэл хэлгэж жоохоо ичмээр юм гэж боддог байх юм бол зориглоод хэлээрээ. Дутууд үлмэгч гэсэн сайн үйл хийх чинь сайн л үйл байд юм шүү. Тэгэхээр оролдоод үзэх хэрэгтэй. Тэгээд зохиогч маань яг ингээд өвчтэй эвтчээс аавгахта олон жил бодож авсан талархлаа ингээд хэлсэн байна л да. Нэг өдөр ингээд зориглоод жоохоо ичмээр ч гэсэн гэж бодож байгаад хэлсэн байна. Тэгсэн чинь аавгах нь үнэхээр баярлаа. Тэгээд зохиогч маань гэртээ очиод аавгахтаа зориглаад шүлэг бичээд тэгээд тэр шүлгээ захиа болгоод ингээд аавгахтаа өгсөн юм байна л да. Тэгсэн чинь аавгах нь дараа нь сонссон чинь өхөн хөхтлээ өдөр болгон орой болгон тэр зохиогчийн бичиж өгсөн захиаг нь уншуулад тэгээд унтдаг байсан гэж. Тэгээд тэрийг сонсоод зохиогч манаас хинт ч гэсэн талархлын үг илүүддэггүй юм биш үү? Та нар ч гэсэн талархлаа илэрхийлж байгаарэ гэж захиад ерөнхийдөө энэ ном маань дууссан байгаа. Тэгээд ном маань урт байсан юм шиг боловч яг үний эрэхтэй бол ном маань бас богинохон ном байсан. Гэтэ ингэж амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой практикал зүйлүүд маш их байсан юм ном байсан. Жишээ маш ихтэй тий. Битээр хитрхийн нөгөө хийсээр ухагтхууныг тайлбарлаа. Тэгээд олон бүлэг тэгээд жишээ баг яриад ойлгомжгүй байсан бол уучлаарай. Заавал унших ёстой номын нэг шүү. Хэрэгцээ шаардлага гэл тий. Тэгээд эн чинь нөгөө бас харилцааны арга техникийг зааж байгаа ном. Тэгээд англиар
ийм сэтгэл хөдлөлийг ингэж хийлнэ, ингэж илэрхийлнэ гэдэг англи үг хэллэг хэрэглээ тайлбарсан. Тэрийг нь монгол дээр бас хүлээж авах гээд монгол хүний сэтгүүрээр хүлээж авахаар жоохон сонь санагдах хэсгүүд бас байсан тий. Яг ялангуяа тийм би одоо ийм байна ингэж мэдрэгдэж байна гэж хэлэхтэй. Нэлцгнаад байгаа юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ гэж өөрийгөө ингэж ойлгуулах, ингэж нээлттэй болох гэдэг талаас нь харах юм бол тий хэрэглэж болох байхаа гэж бодож байна. Би бас энийг уншиж байхдаа нэг хальт мэлт хүүхдтэйгээ хэрэгэл үзсэн л дээ. Тэгсэн чинь ажиллаад байгаа ч юм шиг санагдсан шүү гэдэг байхгүй. Одоо би бас аахгүй ингээд хүүхдтэйгээ нэг аягүй хэцүү хүүхдэрээ тоглуулах гээд төлдөр ороор. Тэгээ тэсгэл алдаад уурлсан байхгүй юу? Уурлаа тэгсэн чинь манай хүүхд над руу хараад бүлтэлцээ тэгээ тоглож чадахгүй. Тэгэхээр би ингээд бодсон байхгүй. За энэ хүн залхуурч гинөө эсвэл надаас айж гинөө. Гэтэ миний хүү айс юм уу? Намайг уурсан болохоор айс юм уу гэдгсэн чинь тийм ингээд тэгээд чи намайг яагаад уурсан гэж бодож ийн гэдгсэн чинь мэдхгүй намайг тоглохгүй болохоор гэдгсэн чинь ханд имээ чинь чамаа ингээд залхуураад ийн гэж бодсон болохоор уурсан байхгүй. Чи хэрвээ ингээд муу тоглож байсан ч гэсэн хичээгээ дахин тоглоод ах юм бол ээж нь юу ч уурлахгүй чамд амлаж ийн гэдгсэн чинь нөгөөд чи айгүй хөөрхөн дахин тоглоод тэгээ бит хоёр эвлэрсэн. Нэг тиймэрхүү байж болох юм байна гэж бодсон. Яг нөгөө хүүхдээ чи ингэж санагдаж байна уу? Одоо ийм байна уу? Айгаад байна уу? Эсвэл сандраад байна уу? Ичээд байна уу? ч гэдэг юм те. Тийм байдлаар ингээд мэдрэмжийг нь таагаад тэгээд ягаад гэхээр чи тийм болохоор уу гэд ингээд асуугаад яриад ах юм бол хүүхд илүү ингэж өөрийгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлж болох юм байна гэж суралцах юм болов. Харин тий яг зөв бид нар бас багасаа яг дэгээ бас түрүүн хэлжсэн яг мэдрэмжийг ойлгож сураагүй яагаад ингэж байгаагаа ойлгодгүй ухаж ингэж бодоогүй бас тийм боловсролын системтэй ч юм уу тухайн үеийн соёлтой бас холбоотой байсан баг. Тэгэхээр хүүхдүүд дээр яг багаас нэг ингэж сургууль бас ирээдүйд нь одоо угаасаа EQ гэдээ яригдж байгаа үед ирээдүйд нас хэрэгтэй байхаа тий. Тий. За тэгээд бид тэр ч бас нэлээд нурч шиг боллоо тий. За тэгээд энэ хүрээд дугаар өндөрлөж болж байна. Дугаараа өндөрлөхөөс өмнө подкастын маань ивент тэтгэгч Think Pharma байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээ. Эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкастын ивент тэтгэгч Think Pharma. За тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.